Log Investment 2025. За бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. За тэгээд Invest Mongolia хамт олонд бас баярлалаа. Энэ өнөөдөр бас урьж илтгэл тавиад өөрсдийн мэдлэг туршлага одоо бодит практик хуваалцаач гэдэг байдлаар манай Intellect компаниг бол урьж оролцуулсан байгаа. За тэгээд өнөөдрийн одоо манай компани тавих илтгэл бол стратегийн хөрөнгө оруулалтаар дамжуулан за бизнесээ хэрхэн хөгжүүлэхээ буюу за үйл хөдлөх хөрөнгийн одоо бизнес гэсэн үг. Та тэр үйл хөдлөх хөрөнгийн бизнес стратегийн хөрөнгө оруулалт гэж юу юм бэ? Бизнесийг яаж хөгжүүлэх юм бэ гэдэг талаас бол ярих юм багамаа. За ийшээ. За тэгээ сая сонсоход маш их одоо ер нь бол орон сууцны төслүүд их ярьлаа. За тэгээд үнэт цаас, банкны зээл, өрийн хэрэгсэл, бонд гэх мэтийн одоо тий одоо өрөөр санхүүжүүлэх нөхцлүүдийг бол маш их одоо сайн компаниуд бол маш нээлттэй үнэн зөв сонирхолтой мэдээллийг хүргэлээ. За тэгээд өнөөдөр миний одоо бол манай ярих сэдв бол эсрэгээр юм аа. Эсрэгээрээ. За эсрэгээрээ гэдэг нь юу вэ гэхээр одоо equity financing буюу одоо өмчийн санхүүжилт нөгөө талаас одоо хувьцаа худалдаж авах, хувьцаагаар хөрөнгө оруулах замаар төслийг одоо хэрэгжүүлэх мөн тухайлсан төслийг хэрэгжүүлэхдээ одоо яг энэ бичсэн байгаачлан стратегийн хөрөнгө оруулалт татах замаар одоо үйл хөдлөх хөрөнгөний төслийг хэрэгжүүлэх боломжтой юм а гэдэг талаас бол мэдээлэл өгөх гэж ирлээ. За тэгэд манай хувьд бол стратеги гэдэг маань юу юм бэ гэдэг дээр бас товчхон мэдээлэл өгвөл ер нь монгол хүн бол өөрөө стратегч хүн байдаг уг суурьасаа одоо эртээр үеэс Чингис хааны үеэс ахуулаад стратеги гаргах, тактик боловсруулах, стратегийн хүрээнд төслийг одоо би тухайн одоо улс орныг удирдах гэдэг бодлоос бол цусандаа тийм стратегч хүн байдаг. За өнөөдрийн манай бизнес эрхлэгчид, бизнесмэнүүд бас мөн адилхан стратегч хүмүүс байх ёстой юм аа. Стратегч хүн байвал зохистой юм аа гэдэг талаас бол хэлхийг хүсэж байна. За тэр нь ямар учиртай юм бэ гэхээр за хэдүүлээ одоо үйл хөдлөх хөрөнгийн салбарт орон сууц, худалдаа үйлчилгээ, моол тий шопинг центрууд, за зочид буудал, сургууль цэцэрлэг, за тэгээд одоо resort гэдэг ч юм уу тий маш олон төрлийн бизнес модельтэй өөр концепт ялгаралтай өөр төслүүд бол байдаг. За тэгэхээр Улаанбаатар хотод бол сүүлийн жилүүдэд орон сууцны төслүүд илүү хэрэгжиж байгаа боловч мөн түүний дагсан офисын эрэлт нийлүүлэлт, худалдаа үйлчилгээний эрэлт нийлүүлэлт бол маш их хэмжээнд өсөж олон төслүүд бол хэрэгжиж байна. Гэхдээ өнөөдөртөө одоо худалдаа үйлчилгээ, зочид буудал, сургууль цэцэрлэг гэдэг маань өөрөө яг өнөөдөртөө хөрөнгө оруулалтаа нөхөж чаддаггүй урт хугацааны хөрөнгө оруулалт байх гэдэг талтай. Тэгэхээр тэрийг үл ойлгох нь бол чухал юм байна. За жишээлбэл одоо девелопер компани төслийг үл хөгжүүлээд одоо яг энэ дээр байгаа мөрөө шиг бизнес value үл ингээд өснө гэж бол тооцдог. Тэгэхээр бизнес value гэдэг маань өөрөө амьдрал дээр тийм амархан өсөлт үзүүлээд ингээд яваад байж чаддаггүй. Маш их хэмжээний төсвөр хатуужил, урт хугацаа одоо тухайн компани төсөл хэрэгжүүлэгчийн одоо чадамж за тэгээ зарчим өнөө зүйлгээ маш олон зүйлээс хамаарч бизнес value бол өсдөг, буурдаг байгаад байгаа. Харин магадгүй одоо газартай бизнес концепттэй, зах зээл нь бодиттой, за хэрэгжихүйц тийм төсөл хөгжүүлсэн компани байж болно. Магадгүй тэр компани өөрөө нэг нийт төсөл одоо project болон construction cost-ийнхоо нэг 10-аас 15% бол одоо гаргаад үлдсэн 70-аас 80% бол хөрөнгө оруулалт татах сонирхолтой тийм компаниуд бол Улаанбаатар хотод маш их байгаа. За ихэвчлэн нөө жижиг болон дундаж бизнес эрхлэгчид бүгдөө л хөрөнгө оруулалт татаад өөрийнхөө санааг бодиттой бизнес болгочих. Өөрийнхөө бизнесийг илүү үнцэнтэй бизнес болгох чинь гэдэг тийм газрын эзэд лендлордууд болон бизнес концептыг атгаж байгаа девелопер компаниуд бол байдаг. За тэр хүмүүс үл стратегийн хөрөнгө оруулалтаар дамжуулаад одоо яах нь зах зээл бизнесийн үнцнийг үл нэмэх бүрэн боломж байна. За манай компанийн хувьд бол яг л одоо амьдрал дээр төслийг бодиттойгоор хэрэгжүүлээд хөрөнгө оруулалтыг татаад явж байгаа team компани байгаа. За нэг талдаа хөрөнгө оруулагчийн зовлон, нөгөө талдаа газрын эзний зовлон, нөгөө талдаа төсөл хэрэгжүүлэгч компани зовлон, нөгөө талдаа зах зээл хэрэглэгч гэсэн тэр 4-5 талын огтлол дээр одоо хамаг ачааг нуруундаа өрөөд бизнесийн салбарт хөрөнгө оруулалтыг босгоод өгж байгаа team компани байгаамаа. Тэр хүрээнд харахын тулд өнөөдрийн туршлагаар харахаар зөв хамтрал, зөв хөрөнгө оруулалт татснараа дараагийн боломжуудыг бол нээж өгдөг ба.
нөгөө банкны зээлээ та бүх маань шийдчихнэ. Нөгөө магадгүй шаардлагатай 2 ба 3 дахь зах зээлээс 3 дахь сүүлийн шатны санхүүжүүлтийг бонд гаргах ч юм уу байдлаар ингээд төслийг санхүүжүүлээд амжилтаа хэрэгжүүлэх гол нөхцөл бүрддэг. Тэгэхээр тухайн санхүүгийн модельийг босгох, бизнесийн модельийг босгохдоо яг л энэ хөгжүүлэлтийн шатанда тухайн төслийг санхүүжилтийг яаж шийдэх вэ гэдэг л нэг номерт бол харах нь бол зүйтэй байгаамаа. За жишээлбэл одоо дэлхийд дээр маш олон том девелоперууд, инвесторууд, real estate asset manager-ууд байдаг. За жишээлбэл Blackstone гэдэг нэг компани байна. За энэ компани маань бол одоо нийтдээ бол одоо 320 тэрбум $ам үл хөдлөхийг бол удирдах байгаа тийм мега групп компани юм аа. Энэ компани жишээлбэл түрээсийн орон сууц, офис, за тэгээд худалдаа үйлчилгээ, за тэгээд агуулгах болон одоо логистикийн төслүүдээр бол ингээд илүү төвлөрч анхаардаг тийм том групп компани байгаа. Эднийх жишээлбэл яг л энэ төслүүдээр илүү чиглэсэн хөрөнгө оруулалтыг хийх замаар бизнесээ өргөжин тэлдэг тийм компани байгаамаа. Тэгэхээр бид нар тухайн бизнесийн хамтрал маань өөрөө ямар бизнес хийдэг юм бэ? Тэр хүн ямар туршлагатай юм бэ? Аль төрлийн буюу аль сегментийн бизнес девелопер юм бэ гэдгээр нэг номерт бол таних нь бол хамгийн зөв байдаг. За мөн дахиж нэг жишээ дурдвал CBRE Investment Management гэж бас Америк компани байна. За энэ компани жишээлбэл логистикийн төв, худалдаа үйлчилгээ, мall, shopping center одоо офисын барилгууд дээр илүү маш их төслийг бол 80-90% нь бол хөгжүүлчихсэн, хөрөнгө оруулчихсан, тухайн зах зээлээ таньдсан, мэдсэн, мэргэшээ явж байгаа компани. Тэгэхээр ийм компаниудтай буюу мэргэжлийн чадамжтай компаниудтай хамтарч төслийг хөгжүүлээд хөрөнгө оруулалт татаад тухайн төслөөг зах зээлдээ таниулах зарчмаар ажиллах нь өнөөдрийн Монгол улсын нийгэмд бас нэг том боломж юм шиг гэдгийг бол та бүхэндээ хэлмээр байна. За мөн нөгөө талаас үйл хөдлөлийн зах зээл маань өөрөө офис үйлчилгээ, худалдаа, орон сууц, үйлдвэр үйлчилгээ гэдэг чинь маш олон төрлийн чиглэлийн салбарууд байна. Тэгэхээр бидүүлээ бас зөвхөн орон сууц биш ээ. Нөгөө худалдааны бизнесүүд юм аа. За mall shopping center-үүд юм аа, сургууль цэцэрлэг, зочид буудлын маа гэдэг агуулгууд буюу одоо магадгүй энэ зочид буудлын төсөл хэрэгжүүлж байгаа. Магадгүй тэнд одоо худалдааны бизнес хийхээр зорж байгаа хүмүүс байвал энэ хүмүүс маань өөрийнхөө бизнесийн концепт ялгарл модулийг нэг номерт таниач, ойлгооч, тэрэндээ таарсан хамтрал үүсгэхээр зорж ажиллаач гэдэг талаас бол та бүхэндээ хэлхийг хүсэж байна. За дэлхийд мөн адил яг энэ чиглэлийн мэргэжсэн компаниуд бол яг чиглэсэн сегментээр л үйл ажиллагаа бол явуулж байгаа гэдгийг бол та бүхэндээ хэлмээр. За офис, за тэгээд resort, mixed use, худалдааны төв, орон сууц гэдэг ч юм уу те маш олон төслүүд бол одоо бизнес модель нь бүгд өөр. Тэгэхээр тухайн бизнесийг түрээслэх гээд байгаа юм уу, зарах гээд байгаа юм уу, үйл ажиллагаа явуулаад урт хугацааны хөрөнгө оруулалт татах гээд байгаа юм уу, эсвэл hybrid байдлаар тодорхой хэсгийг зарж борлуулаад тодорхой хэсгийг урт хугацааны хөрөнгө оруулалт гэж харах гээд байгаа юм уу гэдэг тэр үндсэн бизнес модельөө нэг номерт бизнес хөгжүүлэлтийн шатндаа бол тодорхой болгосон байх ёстой юм аа. За жишээлбэл за зочид буудлын бизнес дээр тодорхой хэмжээний жишээ авч ярив. За энэ бол яг одоо өнөөдрийн одоо дэлхийд болон Монгол улсад одоо төгөөмөл ашиглагдаж байгаа бизнес модельүүдийн нэг байгаа. За зочид буудлын бизнес юугаараа онцлог вэ гэхээр тухайн бизнес маань өөрөө үйл ажиллагаа явуулдаг. Нэгдүгээр үйл ажиллагааны орлоготой. Нөгөө талаас тухайн бизнесийг одоо дэмжих олон төрлийн давхар жижиг бизнесүүд байна. Магадгүй кофе шоп, ресторан, за арга хэмжээний заал, түрээсийн хэсэг, одоо фитнес, wellness, спа гэдэг ч юм уу те маш олон бизнесүүд. Тэр бизнесүүдийг бүгдийг төрөлжүүлэх. Магадгүй буудлынхаа нэг хэсэг буюу дэмжиж ажилладаг supporting бизнес байж болж байна. Эсвэл ингээд тус тустай бизнес байж болж байна. Гэдгийг бизнес хөгжүүлэлтийн шатндаа нэгдүгээр тодорхой болгоод тухайн бизнесийнхаа аль хэсэг тухайн landlord маань, тухайн developer компани маань тоглолт хийх үү гэдгийг шийдэх ёстой. Тоглолт хийхээ шийдсэн нөхцөлд аль модулээр ажиллах вэ гэдэг асуудал гарч ирнэ. За жишээлбэл хэдүүлээ энд одоо буудлын төсөлтэй хүн байна уу? Зочид буудалтай хүн байна уу? За тэнд буудлын төсөл байна. Өөр байна уу? За тэгэхээр буудлын төсөл төр хөрөнгө оруулалт яаж татах юм бэ гэдэг асуудал одоо тулгарна тийм үү? За жишээлбэл энэ түгээмэл 5 хөлбөрийг харуулъя. За голынх нь юу вэ гэхээр за эхнийх нь бол developer компани байна өөрөө. Зочид буудлын менежментийг бие дааж хариуцаа. Би бол буудлын менежменттэй бол хариуцсан. За би өөрөө дийлэнх хувь эзэмшлээ хадгалж хүлдээд яг нь үйл ажиллагаагаа авч явна гэдэг тийм модель. Нөгөө талдаа пассив хөрөнгө оруулагч буюу хөрөнгө оруулагч маань өөрөө хөрөнгөө зээлүүлээд 2-5 жилийн дараа 10 жилийн дараа өөжөө авъя гэдэг байдлаар тооцдог оролцоо багтай хөрөнгө оруулагч. Тэр хүнтэй хамтрана гэсэн үг. Тэгэхээр магадгүй та яг аль девелопер вэ гэдгээс бодох хэрэгтэй. За хоёр дахь наадлын энэ одоо багныг харах юм бол
девелопер маань бас л дийлэнх хувь эзэмшигч. Магадгүй компани тухай хуулиараа 66.6-тай бол дийлэнх хувь эзэмшигч тийм үү. Тэгэхээр дийлэнх хувь эзэмшигч маань одоо өөрөө буудлын эзэм биш байж болно шүү дээ. Буудлын туршлагагүй. Буудлын туршлагагүй хэрнээ тодорхой хэмжээний кэштэй мөнгөтэй хүн байж болно. Тэр хүн бол мэргэжлийн компанид одоо яах нь үйл ажиллагаагаа даатгах замаар одоо бизнесээ бол авч явах гэдэг тийм байдлаар бол хандаж болно. За нөгөө талдаа мөн л пассив хөрөнгө оруулагч буюу нөгөө дивиденд growth буюу нөгөө тухайн буудлын бизнес 5 жилийн дараа илүү ашигтай ажиллана гэдэг төсөөлөлтэй бизнес төлөвлөгөөг нь хянаад үнэхээр зах зээлийн зөв юм байна гэдлээс шийдвэр гаргасан хөрөнгө оруулагч. За хамгийн наадлын энийг харах юм бол за бас л дийлэнх хувь эзэмшигч боловч нөгөө талдаа зочид буудлын үйл ажиллагааг авч явах, буудлын менежментийг хариуцах хөрөнгө оруулагчтай хамтраа. За ингээд та хэд магадгүй кэшаараа хөрөнгө оруулчаад буудал одоо үйл ажиллагаа явуулдаг буудлын компанитай яах нь хамтрал эхлүүлнэ. Нөгөө тал маань магадгүй тодорхой хэмжээний бага хэмжээний хөрөнгө оруулалт оруулаад өгөөчөө хүртэн давхар буудлын үйл ажиллагаа авч яваад бизнесийн ашиг хүртэх тийм модель гэсэн. За цаанаасаа хоёр дахь нь харах юм бол за эсрэг талдаа буюу нөгөө девелопер маань өөрөө одоо тухайн бизнесийнхаа valuation буюу бизнесийн үнэлгээгээ хийгээд үзсэн чинь жижиг талдаа гарцсан. Магадгүй 20%-тай, 30%-тай, магадгүй 10-15%-тай. Яг тэгэхээр том хэмжээний төсөл төр их хэмжээний хөрөнгө оруулалт оруулахаар магадгүй зөвхөн хөрөнгө оруулалт авч байгаа тал маань бол жижиг хувьтай болох гээд байдаг талтай. За тэгэхээр жижиг хувь эзэмшигч байх юм бол нөгөө талдаа хөрөнгө оруулагч маань өөрөө зочид буудлын менежменттэй хариуцдаг масс буюу дийлэнх хувь эзэмшдэг хөрөнгө оруулагч байж таарна гэсэн үг. За хамгийн цаатлын баганыг харах юм бол жижиг хувь эзэмшигч нөгөө тал маань том хувьцаа эзэмшигч боловч хоёулаа буудлын туршлагагүй компани байвал яах вэ гэхээр мэргэжлийн компанид яах нь буудлаа хариуцуулж бизнесийн үйл ажиллагаа авч явна гэсэн үг. За тэгэхээр энэ 5 концепт модель бол бүгдөө одоо яах нь Монгол улсад болон дэлхийд яг хэрэгждэг модель байгаа. Тэгэхээр таны бизнес яг аль нь вэ? Алийг нь та хүсэж байна гэдгийг бол яг нь тодорхойлоод тухайлсан бизнестэй хөрөнгө оруулалт татахтаа тухайн модель рүү чиглэсэн бизнес хөгжүүлэлтээ маш сайн хийгээд хөрөнгө оруулалт бол татах нь бол зүйтэй юм а гэдэг талаас хэлмээр. За мөн за эдгээр бичсэн байна те how to get more investment to grow your business буюу ер нь бизнестэй хөрөнгө оруулалт татахыг хүссэн хүмүүсийн цугласан гэж бол бодож байна. Тэгэхээр өнөөдөр бол зүгээр ингээд одоо бонд гэж юу юм бэ, үнэт цаас гэж юу юм бэ, зээл гэж юу юм бэ гэхээс илүү би нэг юм бизнестэй, би нэг юм төсөлтэй, би нэг юм газартай. Одоо эсвэл би нэг юм бизнес дээр яаж мөнгө татах вэ гэдэг хүмүүс цугласан болов уу? Яаж илүү практикли нэг тодорхой хэмжээний санхүүжилтээ шийдчих гэсэн хүмүүс цугласан баха гэж бодож байна. За тэгэхээр бид нар нэгдүгээрт юуг анхаарах хэрэгтэй юм бэ гэхээр тухайн бизнесийн үнц нэгэ түрүүн хэлсэн бизнес өөрөө үн цэнтэй бизнес юм уу? Ямар бизнес вэ гэдгийг төрөнд мэдэх хэрэгтэй. За хоёрдугаар тухайн бизнес хөгжүүлэлт гэж ярьдаг. Бизнесийн хөгжүүлэлт, үйл хөдлөл хөрөнгийн хөгжүүлэлт, тэ project хөгжүүлэлт, тэ төслийн хөгжүүлэлт гэдэг ч юм уу. Тухайн хөгжүүлэлтийн шат дуусаад барилга угсралтын шат эхлэхийн тухайн зааг дээр хөрөнгө оруулалт тодорхой болсон л байх хэрэгтэй. Тухайн хөрөнгө оруулалт тодорхой болоогүй л тухайн бизнесийн үнц нь өсөхгүй тухайн төсөл яг нь саатах гацах эрсдэлтэй Улаанбаатар хотод маш их хэмжээний саатсан гацсан барилга байна. Тэгэхээр энэ маань өөрөө хөгжүүлэлтийн шатндаа хөрөнгө оруулалт шийдээгүйтэй л холбоотой. За 3 дугаарт санхүүгийн тооцоол. За өмнө нас өндөө ярьсан financial projection бол заавал сайн хийх ёстой. Санхүүгийн тооцоол дээр үндэслээд хөрөнгө оруулагч нар шийдвэр гаргаж байгаа. Мөн хөрөнгө оруулалт татж байгаа тал маань өөрийгөө нөгөө талдаа зөвөр ойлгуулж байгаа гэсэн. За мөн хөрөнгө оруулалтын санал буюу investment proposal нөгөө талаас project deck яриад байгаа тий. За жишээлбэл JP Morgan дэлхийн одоо том групп компаниудын банкуудын нэг банк жишээлбэл your pitch deck is an investor's first impression of your company make account гэж бол одоо артикл гаргасан байдаг. Ер нь бол таны одоо хөрөнгө оруулалтын pitch бол таны хөрөнгө оруулалт татах хамгийн ихний нөгөө яах нь сэтгэл тухайн хүнд хүрэх сэтгэл одоо яах нь импрешн юм а гэдэг талаас бол бас нийтлэл гаргаад одоо pitch deck хийхдээ яах вэ гэдэг талаас ингээд мэргэжлийн мэдээллийг бол оруулсан байдаг. За мөн хөрөнгө оруулагчийн төрөл гэж байгаа. Хөрөнгө оруулагч нар бүгд өөр personality, зан арын шинтэй бүгд одоо өөр зан арын шинтэй. Зарим нь тогтвортой бизнес, зарим нь савлгаатай бизнес, зарим нь агрессив буюу төрөмгийн бизнес эрхлэхийг зорддог, зарим нь хандлага хаардаг, зарим нь сэтгэл хаардаг, зарим нь мэргэжлийн байхыг шаарддаг. Тухайн хөрөнгө оруулагч буюу та бүхний хамтрах байгаа хүн өөрөө надтай, тантай нийцэх үү гэдгийг харах хэрэгтэй.
тэр хүнтэй та хамтарч ажиллах учраас тэр хүн маань өөрөө зөвхөн мөнгө өгөх биш, тэр хүн тантай нийцэх үү гэдгийг бол нэгдүгürt харах хэрэгтэй. За хоёрдугаарт тухайн хөрөнгө оруулагч юу хүсэж байгаа юм бэ? Зорилго нь юу юм бэ гэдгийг мэдэх хэрэгтэй. За жишээлбэл Бенджамин Грахам гэж хүн байгаа. За та бүхний мэддэг одоо алдарт хөрөнгө оруулагч Warren Buffett гэж хүн байгаа. Тэр хүний багш хүн байгаа. Колумбийн их сургуульд багшилж байсан хүн байгаа. За тэр хүн бол өөрийгөө Father of Value Investor гэж нэрлсэн. Тэр нь юу вэ гэхээр би бол value investor юм шүү гэдгийг бол тэр хүн өөрийгөө байнга хэлж яадаг. За value investor гэдэг төрөл байх нь шүү дээ. Тэгэхээр value investor гэдэг маань тухайн бизнес зах зээл дээр хэд багаар үнэлэгдсэн бизнес байдаг. Хэд багаар үнэлэгдсэн хувьцаатай бизнесийг худалдаж авч хөгжүүлж менежментийн сайжруулад дараагийн шатнд гаргаж аваад хувьцааг нь яах нь зарах, борлуулах, хөгжүүлэх, хувьцааны зөрүүн дээрс ашиг олдог тийм бизнесийг хэлж байгаа. Тэгэхээр таны бизнес тэр бизнес мөн үү гэдгийг бодох хэрэгтэй гэсэн. За хоёрдугаарт Philip Fisher бас ингэж хэлсэн байдаг. Тэр хүн бол анхны growth investor юм аа. Growth investor гэж. За growth investor маань одоо магадгүй таад маань буудлын бизнес бас хийх чинь түрүүн буудлын бизнес ярьсан тийм үү. Тэгэхээр тухайн зочид буудлын зах зээл өөрөө ирээдүйд ингээд өсөх нь тодорхой. Өсөх нь тодорхой юм байна. За тэгэхээр энэ бол өнөөдрийн одоо 2 жилдээ тогтвортой айхтар ашиг олохгүй ч гэсэн 3 дахь 4 дахь жилээс ашигтай ажиллах юм байна гэдгийг тодорхойлоод бизнес загварчлаад тооцоод санхүүгийн модельээ тооцоод зах зээлээ нотолж чадах юм бол тэр төрөл рүү хөрөнгө оруулж байгаа хүмүүс буюу танд болон танаа багт итгэж байгаа одоо инвесторыг хэлж байгаа гэсэн. За 3 дахь нь Warren Buffett байгаа тийм. За энэ бол одоо хамгийн алдартай хөрөнгө оруулагч буюу одоо оруулсан хөрөнгө оруулалтууд нь ихэвчлэн амжилттайгаар хэрэгжсэн тийм кейс ихтэй хүн байдаг. За тэр хүн бол өөрийгөө dividend investor гэж хэлдэг. За dividend буюу ноогдлог шиг гэсэн үг. Ингээнээр бол Warren Buffett-ийн хөрөнгө оруулалтын портфолио багцын 50 ба түүнээс дээш хувь нь дандаа тогтвортой бизнесүүд байдаг. Дандаа ингээд тодорхой хэмжээнд ингээд ашиг өгөөл явж байдаг. Зах зээл унсан ч дээшилсэн ч ашиг өгч байдаг. А бусад 30-аас 50 40% яах нь янз бүрийн байдлаар портфолио өсгөх замаар хөрөнгө оруулалт хийж байдаг. Тэгэхээр энэ хөрөнгө оруулагчдын аль нь таны хамтрагч партнер вэ гэдэг хэдүүлээ тооцоод тухайн хөрөнгө оруулагчийн зорилгыг бол тодорхойлох хэрэгтэй. За мөн танд чадамжтай менежментийн баг байгаа юу? Магадгүй та бүхэн маань маш гоё төсөлтэй, маш гоё зурагтай, магадгүй халаасанда карманда нэг нийт өртгийнхөө нэг 5-10% хөрөнгөтэй хүн байна. Тэгэхэд нэг групп компани эзэнтэй ч юм уу нэг том бизнес эрхлэгчтэй уулзаад төслөө танилцуулнаа. Танилцуулаад үзэхэд тэр төслийн тэр групп компани багтай танаа баг хамтарч ажиллах хэрэгтэй гэсэн. Та өөрөө хамтрах биш, танаа баг хамтарч ажиллах хэрэгтэй. Танаа баг хамтарч ажиллаад шийдвэр гаргалтын төвшөнд одоо тууцын төвшөнд ч юм уу, хувьцаа эзэмшлийн төвшөнд захирлууд шийдвэр гаргаад явах хэрэгтэй. За энэ бас нэг талаасаа стратеги, бас тактик юм аа. За тэгэхээр менежментийн баг бол заавал байх хэрэгтэй. За мөн хөрөнгө оруулагч нар бүгд өөрийн гэсэн стратеги тактиктай хөрөнгө оруулагч нар. Тэгэхээр тэр хөрөнгө оруулагчийн стратеги нь яг юу юм? Тактик нь яг юу юм гэдгийг нөгөө хөрөнгө оруулалт татгаж байгаа тал маань мэдээд тэрэнд нь таарсан хариу тактик боловсруулад тэр тактикийнхаа дагуу мөнгөө татан байршуулах боломжтой юм а гэдгийг бол хэлмээр байна. За одоо эцэст нь UK Business Angel Association гэж байдаг. За тэрний директор Rod Beer гэж хүн байгаа. За энэ хүн бол ингэж хэлсэн байгаа. За та хөрөнгө оруулагч нар бол яах нь хувь хүмүүс юм а, хувь хүмүүс. Хэдий компанитай харьцсан ч цаана нь хувь хүмүүс байгаа. Та хэрэг хөрөнгө оруулалт босгохоор зорж байвал you are actually trying to sell your shares in your business гэдэг чинь өөрийнхөө бизнесийн хувьцааг зарах гэж байгаа маа. Тэгэхээр таны хувьцаа үнцэнтэй байх ёстой, таны хувьцаа үнэлгээтэй байх ёстой, таны хувьцаа үнэлэгдэхүйц байх ёстой юм аа. Нөгөө талаар it's about яах нь engaging someone буюу хэн нэгэнтэй ингэж харилцаанд орно, харилцаа үүсгэнэ. Нөгөө талдаа тэр хүмүүс маань яах нь excited болох ёстой юм шүү. Тэгэхээр таны бизнес яг ийм бизнес мөн үү гэдгийг бол харж тооцох хэрэгтэй байгаа шүү гэдэг юм. За одоо эцэст нь successful investing is about managing risk буюу эрсдлийг ерөөсөө менеж хийх хэрэгтэй, менежмент хийх хэрэгтэй. Мөн сайн зөв менежмент хийх хэрэгтэй шүү гэдгийг бол та бүхэндээ хэлмээр байна. За баярлалаа. Log Investment 2025